Кесар хагалгааны дараа хэрхэн өөрөө төрөх вэ? Эмэгтэйчүүд өөрөө төрөх нь илүү сайн учир нь хүний бие үүнд хэрэгтэй бүх үйл ажиллагааг өөртөө агуулсан байдаг. Харин кесар хагалгаа бол гадны оролцоо бөгөөд хүндрэл нь байгалийн төрөлтөөс хавьгүй олон болно. Тэгвэл кесарын дараа хэрхэн өөрөө төрөх вэ? Хид хідэн чухал дүрэн бий. Нэгт кесар хагалгаа хийснээс хойш дор хаяж 1 жил хагасаас 2 жил өнгөрсөн байх ёстой. Хэрэв та өөрөө төрөхийг хүсэж байвал төлөвлөлт маш чухал ач холбогдолтой. Кесарын дараа 1 жил 5 сарын дотор төлөвлөгдөөгүй жирэмслэлтээс сэргийлэх хэрэгтэй. Жингээ доктортой барьж зөв хооллож, амин дэмээ заавал хэрэглэх. Жирэмслэлээ төлөвлөхөөс өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж үр тогтоох төлөвлөгөөнд зөвшөөрөл аваарай. 2-дугаарт умаан дээрх сорин ганц хэвтэй байрлалтай бөгөөд сайн байдалтай байх ёстой. Жирэмсэн хугацааны турш сорины байдлыг тогтмол хянах хэрэгтэй бөгөөд ихсэн сориноос хол байрлах нь чухал. 3-дугаарт ураг ганц байх, хийн хөвлөд зөв байрлалтай байх, мөн хүүхэд төрөх үеэр жин нь 3-700 граммаас хэтрэхгүй байх нь чухал байдаг. Гэхдээ зарим үед дахин кесар хагалгаа хийх нь зайлшгүй шаардлагатай байдаг. Жишээлбэл 1 жил хагас болоогүй тохиолдолд эмэгтэй 35-аас дээш настай байх, олон урагтай жирэмслэлт, сорин босоо байрлалтай байх эсвэл өөр төрлийн өвчлөл, хүндрэл байгаа үед төрөх аргыг эмч таны нөхцөл байдалд тулгуурлан сонгодог ба ямар арга санал болгосон ч түүний зөвлөгөөг бүрэн дагаарай.